За 2023 оны 2 сарын 8-ны өдөр нэг танил ахтайгаа бид хоёр хамтдаа жижиг машинтай аялал хийсэн байгаа. За энэ аялал бол асралт руу явсан байна. Тэгээд өвлийн цагт бол асралт руу хүмүүс аялал хийдэг. Тэгээд 100 бол асралт руу бас нэг их аялал хийгээд байдаггүй. Яагаад гэвэл шавар балчигтай маш аялал маш хүнд зам аргагүй маш хүнд болдог учраас 100 болны хүмүүс яваад байдаггүй. Тэгээ өвөл ихэвчлэн яваад байдаг. Тэгээд програм машинтай хүмүүс явдаг. Тэгээ бид хоёрын яг энэ удаагийн аялал болохоор их онцлогтой аялал болж байна. Бид хоёр жижигхэн седан загварын жижигхэн машинтайгаа асралт руу явж байна. Тэгээд баг хүмүүс ингэж нэг аялаж явдаггүй байхаа гэж бодож байна. За тэгээд бид хоёр өглөө 6 цагт Улаанбаатар хотоос гараад тэрэлж ороод тэгээд 7:30 үед тэрэлжээс машинда банка дүүргэж бензиний дүүргэж аваад за тэгээ хойшоо тэрэлж голоо өксөд бид хоёр явсан байгаа. Тэрэлж голоо өксөж жагаад заан голоо өксөж бас явдаг. За тэгээд явсаар байгаад одоо энэ урд харагдаж байгаа бол асралтын бараа ингэж харагдаж байна. За бид нар бол энэ урдлын уулын зүүн талаар нь орж болно. 100 бол аялал хийхдээ зүүн талаар нь гарч ирдэг байгаа. Тэгээ 100 бол энэ бол одоо нийл гол ус, нийл их ус ихтэй зам бол маш хүнд газар. Тэгээд за асралт маань сайхан харагдаж байна. За асралт руу бол 100 аялал миний хувьд бол 3 удаа явж исэн. Тэгээд бат сүмбрээс аялал хийгээд асралын орой дээр гарчаад тэгээд буцаад нөгөө тишээ буугаад тэрэлж рүү буудаг ийм аялал бол 100 хийдэг. Тэгээд 5-6 өдрийн маш хүнд аялал болдог байгаа. За бид хоёр маань ингээ машинтайгаа явсаар нь ерөнхийдөө одоо зам гэвэл гол дээгүүр явж байгаа. Гол өвөл хөлдсөн байгаа. Тийм учраас гол дээгүүр бас машинууд бас явсан зам мөр байгаа учраас голоо дагаа явуучвал бас нэлийн зам гайгүй. За тэгээ бүр цаашаа явсаар байгаа бид хоёр бүр зүүн баг хойд тал руугаа асралтынхаа баг зүүн хойд талд очсон байгаа. За тэгээд үнэхээр бас энэ жижиг машинтайгаа зүгээр л нэг салхинд гарыг гэж бодсон чинь ингээд яваад байсан. Тэгээд явуулаад байсан. Тэгээд энэ асралтад ингээ хурж ирнэ гэж үнэхээр сансангүй. Тэгээд үнэхээр гайхалтай өдөрч байна. Тэгээд гайхалтай аялал болж байна. Тэгээд үнэхээр сайхан байгаль дэлхий ч гэсэн бид хоёрыг гоё ухтлаа. Цас маш бага байлаа. За тэгээд аялагч нартаа бас хэлэх юм бол та нар маань өвлийн нөхцөлд бас өөрсдийнхөө машинтайгаа бас тэрэлж голоо өгсөд асралтынхаа барааг харах ийм аялал бас хийж болно шүү гэж бас уриалмаар санагдаж байна. Тэгээд аян замыг чинь тэнгэр хангаа сайхан хөрөөж ивэх болтугай. Тэгээд бид хоёр ингээд асралтынхаа барааг харчаад ингээд буцсан юм аа. Сайхан өдөр ухтлаа. Гоё ч өдөр байлаа.